Үүнд тусхан тул тэрээр хүмүүрт Саматараж өгөхөөр шийджээ. Энэхүү ганц Сама юм нь 10 жилийн шидний хүчийг өгөх бөгөөд тэдний манай танхимыг нэхэд тусах зориулалттай үрэг юм. Тэр тэдэнд самаг зархиж, Дантын томаана танхимаа нэхэд анхаарсан хандуулахаар тушаасан бөгөөд зөвхөн тэгж байжж Сэлмэрийн цагаан цасхан ханыг зүсэж чагнав. Зүсэжтийн гүн нь тэдний үр дүн тодорхой шохоолно. Үүнээс хойш нэрээ дуудсан орчтогчид ураг шатхан самаг авч татсан дээр гахастай гэж хон хашгирав. Анхны орчтогч нь Теорагнер бөгөөд түүнийг урагш гарч ирэхийг шаардав. Мэдээч манай хүн шууд ураг шалгасан бөгөөд тэр имээ ууж явахдаа өмнө хандартай аксен шилдэг төсөгч байсныг тунгаан бодов. Дараа нь тэр сахимыг сүрэн авч энэ удаа өмнөх шигээ байхгүй гэж шийдэн цагаан хандраа алхав. Түүнийг алхахад системээс 3 дугаар даас хор болох сэржтийн эсрэг шилдэг төсөгч болж даас хорыг биелүүлэх гэсэн цан гарч ирэв. Дараа нь 150 настай хэлдэг Кайл руу эргэж энэ хүү чиний өмнө нь ярьжсэн хүмүүн үү гэж асууж угаар шилжин. Кайл тийм гэж хариулаад түүний анхаарлыг бас татав гэж асуув. Энэ хүүгийн талаар маш их зүйл сонсоод үнэхээр сонирхож байгаа бөгөөд түүний өр удам хэр чадвартай өөрийн нүдээр харахыг хүсэж байна гэж хэлдэ хариулав. Манай хүн мөрний бочингоо сонгох бөгөөд сандрахгүй ээж чадсангүй. Шүүгч ван шууд гарч ирэн самаг залхихийг түн санаалав. Тийм өмнөх амьдралдаа самаг залхисан ч манай хянаж чадахгүй Дантена ноцтой гэмтэж байснаа санаад эмэг шууд амандаа хий. Гэвч энэ удаа тийм зүйл болохгүй. Түүнийг өрөж залхимарч хүч төрсөн мэдрэгдэж. Манай тэр хавар сайн тархаж эхлэв. Энэ жал ийм хэмжээний манай давсгаа өсгөж байгааг хараад манай мэс гайхав. Тэр өнийг зөв хянаж чадахгүй байх вэ гэж санаа зовж байна. Самаг залхих үед манай танхимыг Дантенд суулгахын тулд маш болгоомжтой харьцах хэрэгтэй байдаг. Их хэмжээний манаатай Изу авиастраг рагнерууд маш болгоомжтой байх шаардлагатай. Үгүй бол тэд тахир дутуу аж дуустал бөгөөд байна. Энэ жал өнгөрчээ гэдэгт итгэжтэй байв. Гэрч гайхалтай нь манай хүн хурдан дотурчлаа. Тео зөөний зүрх болсон манай танхимын ашаасныг нь эзэмснээ хараад баярлахгүй яж чадсангүй. Энэ нь бараг жаахан урам хурмаар өнгөрсөн амьдралаасаа өөрөөр энэ удаа ямар амархан санагдаж байна вэ? Гэхдээ ямар тач одооноос тэр манай албан ёсоор ашиглах хэрэгтэй болж. Зөөний зүрхэндээ хоримтлуулсан асар их хүчийг барих шаардлагагүй боллоо. Тэр бич төсөө базаан агаар төгсрөн бүх хүчээ нэгмсэн соллоо. Түүний маннаас лоби болж хан руу чирлэн шууд дүүзэн нисв. Нүд эрмхийн зур ханыг мөргөж асар том ан цаг үсгэлээ. Бана бүрэн мэс гайхаж Теорагнер тэнцнийг эргэлзээгүйгээр зарлав. Үзэгчид ч мөн адил ийм их хүч чадлыг хараад алмаарч хасрав. Теогийн өмнө системийн цан шууд гарч ирэн үйлчилжсэн азгүйгийн хараал дуусч түүний нэр алтар дэлхийд даяар төгөж хэвснийг дуусгав. Бусадтайгаа эцэст нь ижил гарааны зэгт хүрсэн тул манай хүүгийн нүүрэн чин сэтгэхийн баясар тодорсоо. Түүний гайхалтай үзүүлбэрийг олон хүн сонирхож ирснийг систем өргөжлүүлэн харуулв. Осоо Рагнер Плонос түүнийг шаваараа авахыг хүсэж байхад Жулиус Рагнер түүнд хитрхи их анхаарч хандуулж байгаа дөрвгүйсэн. Энэ хооронд Роберт Рагнер түүнд боломжтой хандсан хിവэ байв. Тэгээд эцэст нь Хилтер Рагнерч мөн өдөр сонирхолтой байгаа харууллаа. Хаарлуу болон сэлэмтлөө түүнийг анхаарч байгаа зогсгүй. Хилтгийн хараанд үрцэндөө манай хүн онцгой их баяртай байв. Эцсийн эцэст түүнд каратегийн зүрх бий. Хэрэг үүнийг л олж авчиж чадвал ямар гайхалтай байх вэ гэж тэр дотроо бодно. Бусад орчтогчид ч мөн цагаан хан дээр азаа үзэж байлаа. Тэдний нэг нь өсний ширхэг шиг жижигхэн зураас харахаж дөнгөө. Тэрээр эзэн Теод төхөж очиход ч гэсэн асар их зай байгааг хараад хасвсан хашгирлаа. Рагнер үзээд алдсан бөгөөд Холкусланка, Римертон Накро нарч мөн иж төшөв. Тэд бүгд чадхаараа хичээсэн чинэнч манай хүний ханан дээр үлдээсэн асар том ан цагт төхөж чадсангүй. Хойд зүгийн дөрвөн анч нахаа бүгд аимшигтай үрдэн үзүүлсэн залуу эзэн Тео шиг том мөр гаргаж чадаагүй. Энэ хөрхий эрт төлийн сэтгэлээр өнөө. Эцэст нь Аксен Рейнерийн ээж болж түүнийг ураг шалгахад хүмүүс хоорондоо шимждэж эхлэв. Зарим нь ийм байдлаар гэлэлцсэн бар болон харанхуй барын хоорондох тэнцэл болно гэж байхад бусад нь Аксенч тэр төвшөнд хүрч чадах уу гэж иргэлцэн. Хүмүүс Теогийн тухай ингэж ярьж байгаа нь Аксеныг үнэхээр их уурсаалав. Тэр сэлмээ барин ханлуу алхаж Сама имээ залхаад улам дүүрсэж эхэллээ. Түүний иргэн тойронд манай очтон гэж бич ханыг шууд цавчих асар том улаан суу гарч ирэв. Түүний асар их хүч нь вана бүрэн хэлгүй болгосон бөгөөд учир нь тэр нэг өдөрт ингэж асан удаа гайхаж байсангүй. Хананд ханцаа маш том байсан тул Ванаксан Рагнерийг ч мөн адил тэнцнийг шууд зарсав. Аксианы цавчир Теогийн хүртээ яг ижил хэн тамаан цав үлдээсэн тул цогсон олон бүрэн галзуурцгаа. Нарийн үнэхээр хийн төрүүлэхийг шийдэх тул одоо хүмүүр сэтгэж төгшин хүлээж байна. Үдшийн бүрий бод хэвшгэд вана үгээр сэржтийн наслалтын нэгдүгээр шат албан гисаар дуусныг зарлаа. Энэ жил маш олон хүн өнөөгөө мэдэрдгүү захиулсныг хараад тэрээр онцгойлон сэтгэл хангалуун байв. Тэнцэн хүмүүсийг 4 өдрийн дараа болох сэржтийн наслалтын 2 дугаар шатанд бичгийг тэрээр хийв. Эцэст нь хүн бүрийг хүлээж исэн чансаа. Тэр дундаа сэржтийн наслалтын 1-р шатны тэргүүн барийг зарсах гэж байна. Сэржтийн наслалтын 1-р шатны тэргүүн барийг зарсах үед талбай дах хүн бүр амьсгаа дараа хүлээж. Тодорхой тэргүүл хүчит болох гэсэн. Тионор хоёулаа нэрээ дуудуулах хүсэж би зүгээ ширтэж байлаа. Эцэст нь Тео Рагнер яшаалтыг өөртөө авчиж чадлаа. Түүнийг гахаж байх зур талбай бүхэлдээ нөрсөн ухан хар дөрөв. Түүний үзүүлбэр шүгчдээс 10-аас 10 бүтэн оноо асныг Вана Рагнер баяртай хор зарсав. Техник, шид өдөх хүч, хянаж тэсэл хорд гээд тас бүрээрээ тэр
төгс байлаа. Түүний дагаас бичиж баярч байхад ихэнхний тэгшгчид Аксены оронд гэж бабар нэгдүгээр байранд орсон нэтгэж чадахгүй. Түүний сэрмийн мөрний гүнэн залуу эзэн Торкшийн тавтаасан дээд амжилтад дөхөж чадсан болохон тодорхой болов. Энэхүү өчүүхэн мэдээлэл цугласан очныг улам бүр галзрууллаа. Торкис Рагнар бос нууцлаг нэг юм. Тэрээр Рагнарын үндсэн 5 нэр тэгшгчийн нэг бөгөөд залхамж дараалж тамрын арай хүм гэж тамарлагдаг. Дээд байрын шарнлыг Аксен Рагнар асан бөгөөд түүний дөргөцөж иш байв. Тэр мөн найд 60-аас 10 бүтэн өнөө асан байлаа. Гэвч түүний сэгмийн мөр тэвгийнхаас арай бовн байсан тус 2 дугаар байрсаа хурчээ. Энэ үнэн түүний цусыг улам бүр буцалгаа. Ремингтон нарсаа 3 дугаар байр, Рагнар 4 дугаар байр, Хоскос Ланка 5 дугаар байрыг тус эзэлжээ. Хоёр зүгийн анж нахад дээд байруудыг бүрэн эзэлсэн байв. Энэ хооронд өмнөд шалгалтын пастын тэнэг бөгөөд Теогийн анхны дагаж барьж Сибилтрээ яриа хийж 87 дугаар байранд орч сүүчийн ихийг авлаа. Сэрэлтийн эсрэллийн 2 дугаар шат 4 өдрийн дараа аюултай өвхийн улсад хэвших болно. Тэнцсэн бүх 87 шалгуулагчид чадхаараа сайн бэлтгэх зүв. Ингээд тэдний тарааж эсрэллийн эхний өдөр гинтийн живсээр өндөрсөө. Тэр шин Теогийн ташийнхан баяраа тэмдэглэхээр шууд өшин газар руу явав. 1 болон 2 дугаар байранд орсон хүмүүсийн төлөөх ухаагаар тэр хатан нүргэж байлаа. 4 дугаар сургуульчдын талбайн жинхэнэ хүч чадал дэлхийд танд танигдсан хүн бүр өөрийгөө зөв байсныг мэдрэв. Тэдний хайртай ноён Тео, ноён жимэгтэн нарыг магтааш асуух ташил цөвдөрөөс хундаатай хамт өсөж өсөв. Тео залуустаа дэнцэн талхсан ч сорчдод хараахан дуусаагүй байгаа хинээс ч илүү мэдэж байлаа. Түүний зорилго бол тэднийг бүгдийг нь 2 дугаар шатанд хамтдаа тэнцвэрлэх явдал юм. Тэрээр найз жимэгтнээ өөртөө ойртуулж энэ чинь эцсийн тэргүүн болсон дид байрыг эзлэхийг зорих болно. Гэдгийг бүгдөө тэтгэжтэйгээр заастав. Эвэлэнч мөн аж баярын уур амьсгалтай байсан бөгөөд тэр хоёрыг ямар нэгэн байдлаар үнийг хийж чадна гэдэгт чин сэтгэлээсээ ипж байв. Өмнө нь тим гайхалтай хүч чадал үзүүлсэн Ремингтон залуу эзэн бичлэн баяр хүргэлээ. Теогийн шархаа хөдөлмөр үр дүнд хүрэхийг хараад хүн бүр бахархаж байсан ч үүний зэрэгцээ Ремингтон найзаасаа дэндүү хоцорсондоо өөрөөсөө ичгүй байж чадсангүй. Тео Реми рүү инээмсэрч энэ удаад түн дэрдөө баг зэрэг аз таарсан гэж тайшруулав. Тэгээд чансаа зэрэг зүйлс найзуудын дунд хамаагүй үсттэй. Үүнийг сонсоод Ремингтоны толгойд хэрэгцээгүй түвшрүүд авлаа. Тэд жүжигчийн шивстэй хонтгоо толгойж эх 2 дугаар шатан чадхаараа хичээхэн амсгаа. Хэсэг хугацааны дараа Тео орцох цас дуусаар хэсэж явав. Эцэст нь цогцсон оснаас хортож сэвшдийн эслэлт нэгдүгээр байрж шөнөөнөхээр юу гэсэн үг болохыг тэр тунгаан бодлоо. Энэ бол түүний өнгөрсөн амьдралдаа зөвлөж зөвлөхгүй байсан амжилт юм. Энэ нь жинхэнэ тулаан биш байсан ч тэр Аксеныг шударгаар ялсан. Ийм богино хугацаанд хэр хол яснаа тэр барыг итгэж чадахгүй. Сэтгэл догтлон нудраа зангидж. Тео энэ бол зөвхөн түүний түүхийн ихшээс гэж тонхогсов. Тэр тэрсэд лөгчин рандныг ярьж толгойг нь авах нь хангалттай биш юм. Тэр залуу бол жинхэнэ давлагчдын зүгээр нэг гархвал Теогийн жинхэнэ дайснууд бас солиотой Аксен болон түүнийг дэмжиж буй залчин тэнгэрийн луу юм. Тео цаашид эцсийн өшөөгөө авахын тулд өөртөөгөө бүх зүйлийг ашиглахад бийсэн байна. Одоо хор түнд шаринж даасан үрний зөжинтэй холбоотой үүрнийг маш чухал асуудлыг шийдвэр шаардсан би. Тэрхүү нууцлаг болдоор дараагийн сорж болох хөгжийн улс руу зааж. 2 дугаар шатанд тэрээр зоожин түүнийг юуруу хөтлөж байгааг ч мэдэх боломжтой болно. Түүнийг өөрийн бодолтой автаж явах зур ойролцоо ямар нэгэн сэжигтэй зүйл мэдрэгдэв. Түүний зэн савын шууд ажиллаж ойр хавьд нуугдж буй ямар ч зүйлээс өөрийгөө хамгаалахад бэлэн боллоо. Хин нэг нь түүнийг дагаж байсан бөгөөд Тео таньцдаг дөргөө. Юдан өмсгчтэй тархинууд байна анхаарт гинт алга болохыг анхан харсан ч дараа нь түүний хүзүүрөө ардаасан живсэн хүйтэнгсний гэрбаг мэдрэв. Тео тэр тархинуудыг хэн болохыг шаардсан бөгөөд тэр залуу Теог зэс биш гэдэгт үнэмшүүлэхийг хамарч чадхаараа хичээ. Тэр өөрийгөө алдартай гээр сэсэн цалааны гэцби өгтөн гэж танилцуулав. Сэржгийн эслэжийн ихний шалгалтад тим гайхалтай үзүүлэхийг нь хараад Ахмад нь түүнийг яваасан гэж гэцби зүтгв. Тео тэр хүний сүнслүү ширэхдээ юу ч уншиж боломгүй хувирлахгүй царай гаргав. Скаутын саналууд түүний хүлээж байснаас эртэрч байгаа болтой. Тэдний Ахмад Теод эсэлтийн мэрэгчлийн шалгалт өгөх боломжийг олгож байна гэж гэцби дээр өрөөлөв. Энэ санал түүнийг алмаарууллаа. Тэр гээж өнд гондож байна. Сэлэм цалааныхан түүнд шууд өрлөг өгөхөөс татгалзаж ямар ч хэрэгцээгүй шалгалт өгүүлэхийг хүсв. Гэцби өөрийн салааны нэр хүндийг гайхан сархаж тэр шалгалтыг өгөх боломж олно гэдэг ч амаргүй даваа гэж цэцвэхээ. Нөгөө залууг дахин зачхаас өмнө нэгэн ширүүн дуухасаа түүнийг тасарч гээж салааныхныг манайханууд гэж дуудав. Нуруундаа аврах сэлэм мөрсөн эмэгтэй Теор цастаг эзэнтийн химэн дуудаж гээж сэлэм салааны тэнэгүүдээс хавгуудээ нөхцөл санал болгоо. Энэхүү цогцог өхөн болох галт гоблин гэдгээр алдартай. Хар төмөр морч цэргийндэд командлагч ийм сэсэл байлаа. Тэрээр Теог өөрсдийн инэнд эсвэр шууд урьдчилан бичлэн гартуулахар ирсэн нь энэ байв. Гэцби дөнгөж саяхан орж ирсний харамсаа хэрэн татарч ихшв. Галт гоблины нэрийг мэд хүмүүс түүнийг уурлаж
болохгүй гэдгийг сайн мэддэг. Гэвч энийг теори төхөөс өмнө ийм ирээдүйдээ зардаг бусдад албахаас айсан янз бүрийн бүжгүүдийн таринагчид нуугчнаасаа гаж ирэв. Тэд бүгд гүйдэн ирж өөрсдийн утгагүй саналуудаа хашгирч хөвшжээ. Хар сэлэмд салааныхан түүнийг 3 жилийн дотор тасхийн дарах бол хот бишингээ. Хуулийн сэлэм босон харуул хамгаас ашигын төвчөөнийхөнч мөн эдэж өрсөлдөөнд улайран орж иржээ. Өрнөж буй энэ үн хаяр цанаас залхсан галт говжийн уурсан зандчив. Тариногчид залуу эзэнтний карьер өсгөхөд тусна гэж амж хостой байдал хоорондоо муудалцаж хөвждөж хөвсөв. Тэo тэтгэр тэнэгүүд биеийн бинээ хараад зүрхийг зүгээр хөндлөнгөө сажигсан зөкслөө. Тэднийг өөрийг нь бүр илүү залхахаас өмнө чимээгүйхэн шилжих хэрэгтэй гэж тэр бодов. Гэвч түүний явах төлөвлөгөө түр хүлээх хэрэгтэй болов. Хүрээсэн буй орчныг ягаан чавганы цэцгийн дэлбэнүүд агаарт бүжижсэн удаанаар дүүргэв. Хүчирхэг манаа мэдрэгдсэн ялтам хоолой хүн бүрийг чимээгүй болгосоо. Хитрхи шунхаа гэж шөмжлүүлнэ гэвхий мэдж байсан ч шинээр ирж өөрийгөө барьж чадсангүй. Үлэмж авиастрик хүнийг өөрийн талдаа чадна. Гэвч нэр хүнд нь баг зэрэг сэвтэх нь юу ч биш байв. Чавганы цэцгийн ордны хатагтай сэлэмтлүү Осрагнар планоос өрөөний тэнцэж нэвдэж бүгдийг ангаалав. Овгийн тэргүүний анхны эхнэр энд ямар хэрэгээр ирснийг асууж зүрхсэн. Ганц хүн нь аян байлаа. Хатагтай осоо бусдын эдэр зорж хор ирсэн гэвчээ шалуухан хэлв. Тэрээр зөвхөн Тео Рагнартай биешлэн уулзах гэж энэ хол газрыг зорин нэрчээ. Теог нь хачирхалтай нөхцөл байдлыг зохицуулж явах хооронд дэд баринд орсон залуу хүмүүсийн талгайг тасцсан стресстэй таарч байлаа. Аксиан Райнерыг зүгээр нэг яригч хүлээж чаддаггүй амьтан гэвэж дэндүү зөөлнө. Тэрээр өөр бухимдлаа тесрэхээс өмнө гарахын тулд өөрийн хүмүүсийг хайн найргүй хөнөөжээ. Тэрээр олон залуу сэлэмждийг биш төвшин мануухан мэт үзэж нэг нэгээр цавчин ям насыг нь бүрсгэж байлаа. Аксиан Райнер цэсрхог орхоос ижсэн бөгөөд хүссэн цасаач орсгов. Тэр урагш дагших бүртээ хайрцлуу нийгэмлэгийн хүлээн авалт тэр Теогийн өөрийг нь гаруу болгочоод гаргаж исэн бартан царай санаж байлаа. Шалгалтын анхны цавтаар Теогийн гаргасан тэрийг логийн манай Аксины салиатай толгойд гүн гүнзгий үлчжээ. Хитгэн дэнчин зөрүүгээр ялгцсан түүний хорслыг улам бүр бадраач байв. Түүний толгойд зөвхөн Тео Райнерыг алж дотор эрхнийг нь хүртэх тухай бодож ирсэн. Одоохондоо өөрийн хүмүүсийг алах нь түүнд хангалттай байв. Хэрээр гал зурсынхаа төгсгөл сэлмээ хаяж өөр хилэнгээ илүү зэрэгээр нүцгэн гараараа гаргаж эхлэв. Түүнийг тайвширхүйд бих төлийн талбай залуу эзэнтэнтэйгээ зүгээш толон хийж гин гэж бодсон залуу сэлэмжтийн цагтсаар дүрсэн байв. Өөрнөө хүн талбайд орж ирэхэд Аксины харц тийшээ чирлээ. Тэр хин ирснийг ч хардгүйгээр сэлмээ буцааж аваад дайр хорч өглөө. Тэрээр ирсэн хүний толгойг чиглүүлэн сэлмээ төлийн ондортой шидлээ. Гэвч атарлуу шиг хүнд ийм гинэн дайрдыг засаах нь хитрхи амархан байв. Тэрээр сэлмний үзүүрийг агаарч зүгээр л бариад алаа. Эдрөө хамааргүй хүмүүст уураа гаргалаа гэж юу ч өөрчлөгдөхгүй гэж хэлээд өрөвдөлтөй ачхуугаа хараач эхлэв. Аксин авага хойгоо сайн харамгцаа арай тавьшилаа. Атарлуу ийм үед Аксиныг толгоогоо хүргэж зөв төлөвлөхөө боловсруулах хэрэгтэй гэж зөвлөв. Эдрөөгийн хэдийний зарим зүйлийг хөвсүүлсэн бөгөөд Аксин зөвхөн дагахал үлдсэн байлаа. Энэхүү хорон санаад аваг ач хоёр сэргэлтийн эслэлийн 2 дугаар шатыг Тео Райнерын уршуулах болохоор эрс шийджээ. Цастай үед тармиогчд айдас хүндэтгхийн улмаас хатагтай чавганы цэцэг зам тавьж өгөв. Хэрв тэр энэ өрсөлдөөнд орвол Теод юу ч санал болгоод нэмэргүй гэдгийг тэд мэдж байлаа. Тэднийг энэ шудраг бусан гэж гомдлохын даваан дээр Тео болон хатагтай усан нарын хооронд хорон зай хатны ертөнцөөс тусгаарлагдаж тэд түүний хувийн бүсэд төвчдөв. Аян тасгаарлах бүс үүсгэсэн нь зөвхөн нэг л утгатай гэж таамаглав. Тэрээр энэхүү эргэлдэх энергийн хуйлар дотор залуу Рагнарт өөрийн сургаалыг бичлэн зааж өгөхөөр төлөвлөж байж магадгүй юм. Тусгаарлах бүсийн дотор тарн гаднаасаа харагдчихснаас хавьгүй том бөгөөд орон зай нийцэс төгсгөлгүй үргэлжиж байв. Тео үнийг хатагтай чавганы цэцгийн нэрийн хуудас басан чадваруудын нэг гэж танив. Тэрээр гадны ертөнцөөс бүрэн тусгаарч авсан орон зайг чөлөөтэй өсгөж чаддаг. Тэрээр энэ техникийн тухай яг өмнө сонсдог байсан бол одоо өөрийн биеэр мэдж байна. Түүнд рүү чиглэсэн олны анхаарч түүнийг ийхүү дагаж авшив. Хатагтай чавганы цэцэг түүний хариу үйлдэлийг харан гинэн зэглэлээ. Түүний юу хийх гэж байгааг мэдүүлж төрлөө гацар холно гэдэгтэр итгэлтэй байсан ч Теод бишиг өхөд нь хинч түүнийг засаж чадахгүй. Бишиг гэдэг нь ердөө ганцхан зөв шиг эзэрхийж байв. Тэрээр овгийн тэргүүний сэлэмний ур чадвар хичнээн хүчтэй тайлбарлангаас сэлмээ аз хорхонхоноос нь соголов. Энэ нь тэнгэрээс бууж ирээд замдаа таашсан бүхнийг устгаж үнс болох төвлөгийн гартай адил юм. Хатагтай чавганы цэцгийн хэв маяг үүнээс тэсвэр байж чадахгүй. Учир нь тэрээр сэлмнийхээ хөдөлгөөнд тоо тамшгүй олон хувирд оруулахыг илүүд үздэг. Минутын өмнө алхаж ясан цастай жимэн чавганы мод цэцгэлсэн намуухан талбай болон хувирсныг Тео эрхийн тарина хараад мэдэв. Түүний алхан бүр хэмнэлтэй бөгөөд төсхөө осны хадрахуу дээр тожхон өсгөж байлаа. Энэ бол түүний тэмүүлдэг тасарчгүй бөгөөд хязгааргүй өөрчлөлтийг агуулсан логийн хэлбэр юм. Сэлэмтлөө алгаар урагш шалгаж сэлмээ далайхад тоо тамшгүй олон дэлбэнүүд зөөлөн бууж чавганы цэцэгс дэрвэрв. Сэлмний эрен түүнтэй хамт бүжиг дэлбэнүүдийн дундуур зөөлөн хөдлөн тэрээр байж боломгүй мэд санагдах гайхалтай хөдөлгөөний урсгалыг үзүүлв. Тэр чамын хэмжээр цавчиж бүлж хэрчиж байлаа. Үзүүлбэрийнхээ төгс тэр сэлмээ алгаар буусгаж дэлбэнүүдийг энийхээ дагуу эргүүлсэн газарт үзэсгэлэнтэйгээр онохов. Энэ бол үнэхээр гайхалтай үзүүлбэр бөгөөд Теогийн нүдийг баясгасан хэрэг байлаа. Хамгийн гайхалтай нь энэ бүх хөдөлгөөнийг ердөө ганцхан амьсгалах хугацаанд хийж гүйцэтгэв. Түүний дөнгөж сая үзүүлсэн зүйл
гэж болж чавганы цэцгийн анхны дижившлийн техник болох тэнгэрийн цэцгэн бороо байлаа. Нүдээ нээсэн тэргүй хатагтай гүн харц Теороо чигзв. Зашаа хүү зүрх нь хүчтэй цавшхайг мэдэрч хийж хөггүй болов. Тэрээр үнэхээр биширмэр зүүжийг өөрийн нүдээр үзлээ. Тэрээр нэгэж өргөжсөн хөдөлгөөн дотроос 120 мэрэгчт хувиршлыг тоолж амжив. Энэ нь цэвэр сэжмний ур чадварын хувьд түүнийг овхийн тэргүүнээс чижүү гэдэг ярианд баталгаа олжээ. Хэрэг Тео дингүт сая харсан зүйлээсээ өчүүхэн төдийгч болов. Өөрийн ганц цавалттай шингээ чадвал түүний хүч чадал эрс нэмэрхэн гарцаагүй. Тэрээр өөрийгөө ийм бэлэг авах хэмжээний хүмүүн үү гэж түүнээс дарахнаар асуув. Хатагтай зөөлөн инээмсэрч түүн зүгээр л үзээ таалагдсан бол болох нь тэр хэмээн тайшруулв. Эцэст нь хатагтай чавганы цэцэг тусгаар сувсан авсгалаа. Намуухан чавганы моддын талбай алгуулж цастай ойбцсон гарч ирэв. Хэрэг Тео анхны техникийн дараах зүйлийг үзэхийг хүсвэл сэрэгтийн аслажийн дараа хизээч хамаагүй өрөг нь олж уулзаж болно гэдгийг тэрхэж. Иймэл цагаан санж таниулчдыг гайхшруулж ирэхлээ. Тэргүүн хатагтай эрдөө Теогийн нэзгэрсэн газар чин сашиг басаасай гэж хүсэж байв. Үүнийг хишээд түүний биеийг үзэвсэн чавганы дэлбэнүүд босоо хувирч хийсэн одлоо. Тео өөртөө дэндүү агуу зүйл ирснийг хинээс ч илүү мэдэж байв. Тэргүүн хатагтайд ямар ч талархаж илэрхийлэхгүйгээр ичхүүргээ загнана гэдэг түүний хувьд ч хэцүү хэрэг байлаа. Одоо тэрээр эдрийтэй байж дороод байна. Хатагтай чавганы цэцгийн шавьж нэгэн зэрэг цагаан хувьцлоод морд цэрэг тийсэн гэдэг хитрхи шунхаа хэрэг болно гэж гэр бодов. 3 өдрийн дараа шалгалтын 2 дугаар шат эцэст нь албан ёсоор иржээ. Шалгалт нь Кэнсэн 87 оролцогч хоёр их цагаан хэрмийн оролцох үеийн улсад цогцров. Ийм аюултай газар нэрээдүйн сарчдад яг цагаан болсон сонголт байлаа. Өвгийн ус ас хот өргөж хийнэ. Өвгийн нутгаасаа чөтгөрийн тэнгис хүртэл хасар урт замыг тулжээ. Энэ газар Рагнерийн хан бүх хүч чадлаараа хүн төрөлхтнийг хамгаалж ирсэн. Тэд их хэрмийн цад харагдсан гацаатай мянга гаруй жилийн турш тайтж байна. Тэг толж башгүй чөтгөрийн мангасууд сүйтгэж буй чөтгөрийн тэнгисийг цэвэрлэж иржээ. Дээд зэрэглэлийн сэрэмжин бөгөөд 2 дугаар шатны шалгалтын өдөрт өчжээ. Рагнер шинэ үеийнхэн хизээ нэгэн цагт энэ үргийг өвлөн авна гэдгийг анхааруулав. Энэ нь өвлийн уулыг хамгийн шилдэг шалгалтын талбар болгож байгаа. Гэвч шалгуулагчдын дагалтын сэрэмжид төрж чөтгөрийн тэнгис рүү нэвтрхийг хоригдох бөгөөд шалгалтын бүсийг их хэрмийн дотор тасаа хязгаарчээ. Өнөөдрийн шалгалт маш энгийн. Тэдэнд өвлийн уулаар тэнүүрчлэх чөтгөрийн мангасуудыг ялж хүзүүнд нь зүүсэн хонхнуудыг авчир 15 хоногийн хугацаа байна. Тэнд солонг шиг улаан, улбар шар ногоон, цэнхэр хөх, нэг жихан гэсэн далайн өр өнгийн ховх бий. Ховх бүрийн өнөө энэ дараалалаар өсөх болно. Мэдээж өндөр оноо гэдэг нь илүү хүчтэй чөтгөрийн мангастай нүүр тална гэсэн үг. Өдөртөгч Жеки нэг яхан ховхтой мангасуудын аюултайг онцгойлон анхааруулав. Тэдгээр мангасууд нь ялах нь байтугай. Ямар ч дагалтан сэрэмжийн хартаж зөөх хэмгүү төвшин байдаг. Гэсэн ч тэд асар их оноо авчина. Анд агнуурын аргыг шалгуулагчдад бүрэн даатгана. Тэд ямар ч арга хэрэгсэн хамаагүй. Шалгалт дуусгаас өмнө ховхнуудыг талуулахаар авчирхад хангалттай. Өдөртөгчийн юу битэмжсэний хүмбэр ойлгов. Дуртай арга хэрэгжилж болох тул бусдын улс эсвэл хонхыг булаахыг зөвшөөрнө. Үе бүр дэмжиж байгаа хэрэг. Тэд зэрэг хүмүүсийн дунд хагарж үсгэж байна. Гэвч энэ нь Рагнарогийн ширүүний хуулиар асууж таандтайгийн эзрэг юм. Төгсгөрт нь өдөртөгч уул даяар сурлуулсан мангасуудыг үрлэх Тотемогийн талаар хэлв. Эдгээр аюулгүй өнгөсөд ойр орчинд нөөц басан байгаа тал үр дүнтэй ашиглахыг зөвлөв. Эцэст нь өдөртөгч Жеки 2 дугаар шатны савж төвчлсэнийг албан ёсоор мэдэгдэв. Түүнийг зөвшөөрөл өмөрцөхэд хэдэн шалгуулагч эргэлзэлгүйгээр тарангаад өв. Тэдний ихэнх нь сибижтэй адил бодтой байв. Шалгуулалт 15 хоног үргэлжлэх тул нөөц хамгийн чухал. Эхлээд тэд нөөцөө баталгаажуулж дараа нь өөрсдийн тактикаар ажиллах ёстой. Дөнгөж эхэлж байхад Холкус Ланзад энэ шалгалтын хорон бүр таалагдж байлаа. Тэр яг л осныхаа загас шиг байна. Үшээ авалтаар хөтлөгдсөн аксын шалгалтад хорон муу зарцаг өгүүлсэн иржээ. Түүний тэнгэрийн лөө авах хан төлөвлөгөөний дагуу яг таг хөтлөхстэй хатуу санаасан. Тэр зөвхөн үүргээ гүйцэтгэж Тео унах болно. Аксын нухан жалаагүй хортлон урагшлахтай ардаас нь хүн дагаж байгааг анзаарсангүй. Тэр бол өргөж нөөцрэг байдагрээ Рагнер байлаа. Бүгд хөвөндөө орж явахыг хараад Теоч бас ажиллаа эхлүүлэхээр ойроо асах. Гэвч түүнийг холдоогүй байдал таниулах олоод өдөв. Реми түнлүү гүйж ирээд найзууд гэж хэлснээ санаж байгаа эсхийг Теонаас асуулаа. Мөнгөн авчин сарилт ихээс өмнө өсөөлөн 3 өдөр урт удаан бодсны эцэс Теог найзуулан үрсэр төчөө гэж үзэх басан болжтэй. Үүнийг ухаарснаар түүний дотор нэгэн хүсэл үндэслэжээ. Тэрэн залуу эзэн Теог хүч чадлаараа үнэхээр дагах хүсэл байв. Залуу ихэндээ цэцэгдсэн ч эцэст нь баяртайгаар инээмсэглэв. Тэр Ремид юу мэдвэдэж байхаар дэндүү сайн мэдэж байлаа. Тэр бишбишийн талбайд анх сэлэм зөрөөсөхөд бие биенээ хүнд сэтгэл төрсөн юм. Теоч мөнгөн арчинтай адил бодолтой байв. Тэр ч бас түүнийг дотны найз өрсөл төчөө гэж үзжээ. Энэ мэдрэмж нь өрөөсөн гэж санаж байсан Реми таашрын чангаар инэ. Реми илүү тодорхой болж 2 дугаар шатны Теог ялахыг хичээх болно гэвч мэдэгдэв. Тео түүний энэ зорилгод чин сэтгэлээсээ амжиж төсөв. Реми тахиныг хоромч хүрлэхгүй. Хортоо нэмэн үхийн гүнлүү чирлээ. Тео энэ мэдрэмжийг хэсэг хугацаанд тунгаав. Ремингтон шиг гайхалтай хүн түүнийг даван гарах зорилгоо болгожээ. Энэ нь түүнд өөрт өмнө хизээч мэдэрч байгаагүй довтлыг төрүүлв. Тэр эцэст нь үнэхээр хүчрхрийн нэгэн болж байгаа бөгөөд энэ нь
үнэхээр таатай байлаа. Тио инвентори нээж энэ уянгалаг мэдрэмжээ сорилтын дараа болгож хаашлалаа. Тэр өөрний луужин гаргаж ирэн лууны үрийг хайх ажлыг альбомнасаар эхлүүлв. Луужингийн зүү түүнд хөвсгөд хангалттай ерөнхий чиглэлийг зааж өгсөв. Аюултай хадан хисааны нэгэн талд системийн танилцсан хэрэгээс нууц агуун дундаас гэрдэж байв. Үүрний луужин Тиог үгийн ушин аюултай цохрох гэжээ. Төлөвлөсөн газартаа ирэхэд тэр гайхаж ямар ч онцгой зүйл олж харсангүй. Луужин зүгээ хоцорлоо чиглүүлсэн тул энэ нь ямар нэгэн утгатай байх ёстой үсттэй. Магадгүй тэр эрдэнэс олбсоо хож өвсөх хэрэгтэй байх. Хэрэг тийм бол цастай хөрсийг цагаан сарны туяад сэлмээр ухаан домог сэлмийг маш буруугаар ашигласан хэрэг болох тул тэр үнэхээр хөрс авчрах ёстой байж. Юу хийхээ бодож байх үед Тиогийн зүүн савн тэхэн хөдлөв. Тэр сэлмээ хуйнаас нь алуурхан гаргаж үе таныг тусачин зүүн нүгэ тогтоон өгцөн мэргэж харав. Заримдаа салхив тус болохгүй бас өөрөө сэлвэрт хэрэгтэй болдог. Тэр хүчтэй далайстай зөхөж дөвч. Сэлмийн нэр замдаа таарсан бүхнийг устгав. Моднууд нэг нэгээр унаж газар сүрэн нууцаар дагаж исэн этгээд лөө алах өсөс сэвшиж хийв. Тэр тэднийг гарч ирэхийг нухацтай шаардлаа. Тэдний сайн нуугдсан байдлыг Тио хэрхэн анзаарсан гайхсан заримтаагүй хүмүүс ойноос гарч ирж эхлэв. Тио тэр хүний царайг харамгцсан мэт гайхав. Энэ бол зөвхөн нэг хүн биш, гурвуулаа байлаа. Тио өмнөх амьдарчдаа эдгээр мангасуудыг Вокулийн 3 тоноорчин болох хайд Рон гэдгээр нь мэддэг байв. Энэ нэрэндээ тохирсон тоноорчид бол дэлхийн шарнууд юм. Тэд даас хорын үеэр ослын нэрээр энгийн иргэдийг хичцгийгээр хөнөөдөг гэдгээр ачтай байсан. Тэд бол Рагнарын хүчтний дүрм зөмийн сөрөг нөлөөгөөр гарч ирсэн хор талтар юм. Тио ялангуяа тэдний Вок тосгонд үйлсэн соёг хизээч марч чадахгүй. Хар цасанд ажиллаж байхдаа тэрээр энэ навчнуудын араас цэвэрших даалгавар авч байжээ. Энэ гурвын дэлхийг дахин төвчрүүлэх хаимшиг тэр хинээс ч илүү мэддэг. Альбом нэсний бүртгэгчээр энэ ганц хэргийн улмаас 761 хүн амиа алдаж, өөр 220 хүн сарггүй болсон гэж мэдээсэн. Хамгийн аимшигтай цавцсны нэгийг нь ч таних боломжгүй байв. Үйл явдал усан мөрчинжиж, эсвэлтэй мөч орчжээ. Дараагийн хэсэг бүх зүйл эрэлт хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж, хамгийн ихэнд үзгийг өсгөж шүтсэндих төрийн банкны данслуу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарж, сувгч томын заавал бүртгүүлээрэй.